Манай улсад дэлхийн 120 гаруй орны нийтдээ 30 гаруй мянган иргэд ажиллаж амьдардаг. Тэдгээр ихэнх нь Монгол улсад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа гэж гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд хэлж байлаа. Манай улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд хуулийн мэдээллийг албаны хүмүүс өглөө. Сүүлийн үед Вьетнам иргэдтэй гэр бүл болж Монгол улсад оршин суух зөвшөөрөл авч өгöd дараа нь нөгөө хүнөө мөнгөөр дарамтлагдаг охид бүсгүүчүүд мэрсэр гарах болсон гэж гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн мэргэжилтэд хэллээ. Тус газраас бүгд найрамдах социалист Вьетнам улсын элчин сайдын яамтай хамтран Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэдэд гадаадын иргэний эрх зүйн байдлын болон харьяатын тухай хууль тогтоомжийг сурталчилж байна. Вьетнам засгийн газрууд дээр үн тариф байдгүй, тогтсон тариф байдгүйгээс болоод хоорондоо нэг үл ойлголцлын асуудлууд ярьдаг тийм ээ гардаг. Тэгээ үүнээсээ болоод одоо олноороо очиж одоо дарамтлагдаг ч гэдэг ийм асуудлууд бас гарч ил байна. Энийг бол зохиосны одоо үн тарифтай болгох тийм ээ. Тэгээ тодорхой хэдийн хугацаанд энэ үйлчлэгийг үзүүлэх ёстой. Тэр нь хугацаатай байх ёстой. Ингээд явах юм бол үйлчлүүлж байгаа иргэдийн талч тэр үйлчлэгээ үзүүлж байгаа тэр хөдөлмөр эрхлэгчийн зүгээс ч тэр асуудал бол гарах нь бол багасах юм аа. Улсын хэмжээнд 700 гаруй Вьетнам иргэд манай улсад амьдарч байна. Тэдгээрийн 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж 18 иргэн Монголд сурдаг юм байна. Вьетнам улсаас хөрөнгө оруулж бизнес эрхэлж байгаа 100 гаруй иргэн байдаг юм байна. Өмнөх хэдэн жилийн өмнө ерөнхийдөө бол сард нэг хүн бол $500-аас $1000 олдог байсан. Одоо бол $300-аас $600 мянга гэхээр $200-аас $500 л гэсэн. Вьетнам иргэд хэлний бэрхшээлээс болоод монголчуудтай үл ойлголцох тохиолдол гардгаа гэж энд хэлж байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газраас Монгол улсын хууль тогтоомжийн сурталчилгааг бүгд найрамдах Польш болон бүгд найрамдах Солонгос улсын иргэдтэй хийсэн байна.